2024 оны 5 дугаар сарын 10-нд нэгэн жижиг гэр бүлийн нэгний төрсөн өдрийг тэмдэглэхээр цуглжээ. Төрсөн өдрийн баяр олгон дээр байдаг шиг тэнд байсан бүгдээрээ уламжлалт Happy Birthday дууг дуулж байв. Гэвч тэр баярын уур амьсгал донд маш ачирхалтай нэгэн зүйл тохиолджээ. Төрсөн өдрийн эзэн Брүүки Диазын хэлснээр тэр өдрөөс хойш энэ явдлыг бодоогүй нэг ч өдөр өнгөрөөгүй аж. Түүний төрсөн өдрөөр болсон тэр зүйл түүний сэтгэлд үүрдүүлсэн байна. Оройн 9 цагийн үед дараах бичлэгийг камертай болгожээ. Happy birthday, dear Bricky. Happy birthday to you. Make a wish. Make a wish. Make a wish. And many more. Right. Almost. Whoa. All right, Jackie. I'm taking Brooke. Oh, for God! I don't want to. I don't want to know. I don't want to know the details. All right, here, honey. This is, the girl's got to have a present. This is from me. Yeah. Did you know? How cute. Should we cut the cake? Yeah. Jackie, press its pause. Hey kiddo, hope you're doing well. I'm feeling much better now, so whenever you can. Please. Hey kiddo, hope you're doing well. I'm feeling much better now, so whenever you can, just come visit me, okay? Okay. Shut up. No way. That has not worked. That has not worked. Яг гэр бүлийнх нь аавынх нь үлдээсэн дуу хоолойг сонсож байх мөчид тоглоомон галын машин гинэт өөрөө дуурч эхэлдэг. Энэ бол түүний аавынх нь ихэд хайрлаж нандиндаг цуглуулгын нэг хэсэг нь байжээ. Магадгүй аав нь тэдэнтэй ямар нэгэн байдлаар холбогдохыг оролцсон юм болов уу гэж. Гэвч ердөө 7 хоногийн дараа авсан дараагийн бичлэг дээр Брүүки болон түүний гэр бүлийг бүрчих гайхшруулсан байна. Тэр үед Брүүки орондоо хэвтэж байхдаа дараах бичлэгийг камертаа буулгахыг хичээжээ. I just missed a call from my dad. He's been gone like I just heard his voice one more time. Энэ явдлын дараа Брүүки аав нь түүний дэргэд байсан гэдэгт итгэх болсон байна. Тэр үнийг аав нь одоо ч хамт байгаа санаа зовох хэрэггүй гэж өөрт нь мэдрүүлсэн дохио хэмээн хүлээн авчээ. Хэдийгээр тэр аавтайгаа ярилцах боломжоо алдсан мэт санагдаж байсан ч тухайн мөчид сонсогдсон тэр дуу хоолой түүнд нэг төрлийн тайвшрал авчирсан байна. Гэвч энэ явдал аль хэдийн ойлгомжгүй гайхшрал төрүүлэн байсан ч хэдхэн хоногийн дараа болсон өөр нэг зүйл түүнийг бүрчих айдас давтуулжээ. Брүүкийн итгэж байгаагаар дараагийн явдал нь түүний аавтай ямар ч холбоогүй байв. Тэр шин болсон зүйл түүнд туйлын аимшигтай мэдрэмж төрүүлсэн бөгөөд аав нь хизээш тийм зүйл хийхгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
бичлэгийн талаар Брүүки ярих дурггүй. Түүнд тийх бүрэн шалтгаанч бий. Учир нь тэр явдал түүнийг маш хүчтэй цочроосон бөгөөд одоо шинэ талаар ярих үе сэтгэл нь хүндэрдэг гэмэжээ. Зарим хүмүүс үүнийг түүний аавын сүнс түүнтэй холбогдохыг оролцсон гэж үздэг. Харин Брүүки өөрөө тэр шин шал өөр зүйл байсан гэдэгт итгэдэг. Тэр үед түүнийг урд өмнө хизээж мэдэрч байгаагүй гүн найз төгшүүр бүрхэн авсан байна. Тиймээс тэр аимшигтай мөчийн талаар ярихаас илүүтэй камертаа бичигдэн үлдсэн дулаан 50 мөчүүдийн талаар ярихыг илүүд үздэг. Ядчил тэдгээр бичлэгүүд нь аавыгаа алдсан гуныг нь даван туулахад тусалдаг ажээ. Тэр мөчүүд түүнд нэг зүйлийг сануулдаг. Аав нь энэ хорвоогоос явсан ч ямар нэгэн байдлаар үргэлж түүний дэргэд байх болно гэдгийг. Лав гарын үдээс хойш нэгэнгээр саяхан болсон хачирхалтай зүйлийг бичлэгт буулгахаар зойрын давхар руугаа яаран буужээ. Түүний хэлснээр дөнгөж сая шатнаас хэн нэгний алхах чимээ сонссон байна. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр үед зойронд хинч байх ёсгүй байжээ. Тиймээс тэр зойрын давхарт хүн байхгүй үед байнга тохиолддог гэх тэр зүйлийг бичлэгт буулгаж чадна гэж найдан камера асаасан байна. Oh my! What are you doing there? Who are you? I got you good. Oh yes, you did. Oh, you got my heart good. Гинэт хаанаас ч нэг нь тоглоомон бөмбөг өөрөө хөдлөгмөд түүн рүү шидэгдэнэ. Бөмбөг ингэж огцом хөдөлсөн нь түүнийг тэр даруй хаалгаа хааж бичлэгээ зогсооход хүргэсэн байна. Үүний дараа яг юу болсон тодорхойгүй ч өвөгцсөн цөөн хідэн мэдээллээс харахад тэр хүн болон түүний гэр бүл тэр явдлаас хойш зойрын давхраас аль болох хол байх болсон бололтой. Дараагийн бичлэгийг одоогоос 10 жилийн өмнө нийтэлсэн байна. Энэ жигсаалтанд орсон бичлэгүүдээс хамгийн хуушна гэсэн үг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үзсэн хүмүүсийнхаа сэтгэлийг түгшээсээр байгаа юм. Бичлэг дээр нэгэн эмэгтэй үдшилгийн үеэр ганцаараа бүжиглэж байгаа нь харагдана. Гэвч тэр мөчөд арын хэсэгт камер санамсаргүйгээр маш хачирхалтай нэгэн зүйлийг буулган авчээ. Ачирхалтай нэгэн жаахан хүүхэд
хурдаар өсөж байхдаа гинэд алга болчихдог. Энэ бүхэн маш хурдан бараг нүд ирмэхийн зур болж өнгөрдөг. Тиймээс ч камер дээр ямар нэгэн сүнслэг зүйл бичигдсэн хэмээн харагдана. Гэхдээ үүнээс ч илүү ачаалалтай нэг зүйл бий. Бичлэгийг хийсэн хүний хэлснээр тэр үржлэг дээр ямар ч хүүхэд байгаагүй байж. Хэрэв үнэхээр тэнд хүүхэд байгаагүй бол бичлэгдээ гарсан тэр жаахан хүүхэд хэн байсан бэ? Хамгийн гол нь тэр хүүхэд хэдхэн секундын дотор яаж ингэж хурдан алга болов? Дараах бичлэгдээр нэгэн ир гэрээсээ гарч машин руугаа алхаж байгаа нь харагдана. Эхэндээ энэ нь зүгээр л гэрээсээ гарч буй хүний энгийн нэг бичлэг мэт санагдана. Энэхүү бичлэгийг тухайн ирийн эхнэр Лиза Миллер нийтэлсэн байна. Лиза нөхрийнхөө хамт хотын захын нам гүн дүүрэгт жижигхэн гэр бүлээрээ хамт амьдардаг байжээ. Гэвч сайхан тэдний гэр бүл нэг хүнээр цөөрсөн байна. Учир нь Лиза аавыгаа алджээ. Түүний аав яг хэрхэн нас орсон нь тодорхойгүй. Гэхдээ Лиза түүнийг үргэлж нэг зүйлээр нь дурсдаг. Тэр бол аав нь байнга шүглддэг байсан явдал юм. Лизагийн хэлснээр аав нь түүнд надад хэрэг гарвал шүглдээрэй гэж үргэлж хэлдэг байжээ. Хэдийгээр Лиза одоо аавыгаа дуудаж чадахгүй болсон ч энэ бичлэг түүнд нэг зүйлийг ойлгуулсан байна. Магадгүй аав нь бүрэн явчихаагүй ч байж мэдэх юм. Бичлэг дээр хэн нэгэн шүглдэж байгаа чимээ маш тод сонсогдно. Хэдийгээр тэр чимээ нилээд чанга байсан ч Лизагийн нөхөр тухайн үед шүглийн дууг сонсоогүй бололтой. Гэвч тэр сонссон хэсэг нь Лизагийн хувьд тийм ч чухал биш байв. Учир нь камер тэр чимээг бичиж авсан. Зөвхөн энэ нь л түүнд аав нь одоо ч ямар нэгэн байдлаар дэрэгдэн байгаа гэдэгт итгэх хангалттай шалтгаан болжээ. Лиза энэ явдлыг одоо хүртэл бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа. Учир нь бичлэгт үлдсэн тэр шүглийн чимээ түүнд аавыгаа алдсан гуныг даван туулахад нь тусалдаг байна. (2020 оны 9 сарын 2-ны өдөр нэгэн шөнө аав охиныхоо өрөөнд орж охин нь зүгээр байгаа эсэхийг шалгахаар очжээ. Яг тэр үед тэр охиныхоо тусламжгүй орлохыг сонссон байна. Мэдээж аав нь шууд гүйж очин охиноо шалгасан. Харин өрөөнд нь ороход дараах зүйл болжээ. What's the matter? I just want to sleep with you now. Охиныг ямар нэгэн зүйл үнэхээр их айлгсан нь тодорхой байв. Эхэндээ эцэг их нь охин зүгээр л хар дарсан зүуднээсээ болоод ингэж их айсан хэмээн боджээ. Гэвч тэдний сэтгэлд нэг өөр зүйл мэдрэгдэж байв. Магадгүй охиныг нь үнэхээр бодтой ямар нэгэн зүйл айлгсан юм биш үү? Учир нь тэд хүүхдээ өмнө нь хизээч ингэж их айж байхыг харж байгаагүй аж. Тиймээс тэд сониуч цангаасаа болоод тэр шөнө бичигдсэн камерын бичлэгийг шалгаж ямар нэгэн сонин зүйл харагдах эсэхийг үнэхээр харахыг хүсжээ. What's the matter? Эхлээд харахад онцгой анзаарагдах зүйл байсангүй. Гэхдээ бичлэгийг илүү анхааралтай ажиглалтал тэнд нэг зүйл олж харсан байна. Охиных нь өрөөнд хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл байсан бололтой. Frame by frame, and that face right there is what popped up. But here is a close-up. Right there, you can clearly see the lips, the teeth, the nose, the eye, the eyebrow, and like hair. You can't tell me that that's not a face. Энэ нууцлаг дүрсийг хаана байгааг харахад амаргүй. Гэхдээ охины ээжийн хэлснээр тэр дүрс охины орны хажууд гарч ирсэн мэт харагддаг байна. Эмэгтэй хүнийх байж магадгүй царай хэдхэн секундын турш үзэгдээд дараа нь алга болдог. Бичлэгийг кадраар нь шалгаж үзэхэд гарч ирсэн зүйл нь яг энэ байжээ.
Дараагийн бичлэгийг Брена Логан гэх эмэгтэй нийтэлсэн байна. Түүний хэлснээр эгч нь нэгэн хүүхдийн төвд ажилладаг байжээ. Бренагийн хэлснээр уг төв нь янз бүрийн насны хүүхдүүдэд зориулсан газар байсан бөгөөд хөгжим тоглох дуртай хүүхдүүд ч тэнд ирдэг байжээ. Өөрөөр хэлбэл энэ газар хөгжмийн сургалт болон хүүхэд харах төв хоёрын дундах нэг төрлийн байгууллага байсан гэж. Гэвч хэд хэдэн шалтгаанаас болж тэнд тийм ч олон хүүхэд ирдэггүй байв. Хүүхдүүд ажилчдад тоглоомын хонгил дотор маш ууртай, муухай зантай нэг эрэгтэй байдаг гэж байнга хэлдэг байжээ. Гэвч ажилчид шалгаж үзэхэд мэдээж тэнд хинч байдаггүй байсан нь ойлгомжтой. Эцэст нь цар тахал эхлэх үед уг хүүхдийн төв хаагдсан байна. Тэр үед эцэст нь хэн нэгэн дотогш нэвтрэхээ сэргийлж байрыг хянахын тулд камер суйрлуулжээ. Гэхдээ хинч тийшээ нэвтрээгүй. Харин камер тэднийг үнэхээр цочирдуулсан нэгэн зүйлийг бичин авчээ. Одоо яагаад олон хүүхэд энэ газараас ирэхээс айдаг байсан нь ойлгомжтой мэт санагдана. Өөрөө хөдлөх эд зүйлс, өөрийн гэсэн ухаантай мэт хөдөлж буй хачирхалтай цагаан бөмбөлөг гээд ажилчдын хэлж буйгаар энэ газар үнэхээр сүнстэй байжээ. Бичлэгт юу харагдаж байгаагаас үл хамааран Бренагийн эгч энэ газарт ямар нэгэн зүйл байсан гэдэгт бат итгэдэг. Тэр одоо тэнд ажиллагаа болсон ч ажиллаж байх хугацаанд мэдэрсэн аимшигтэй зүйлсээ одоо хүртэл тод сандаг ажээ. Дараагийн бичлэгийг нэгэн байшин дотор хийсэн бөгөөд тэнд нилээд чихүүц төрүүлэм зүйл камерт буусан байв. Бичлэг хийсэн хүн энэ байшингийн эзэн төдийгүй олон нохойтой. Түүний хэлснээр тэд нохой бүртээ маш их хайртай, бүр хүүхэд чигээ ханддаг байсан хэмээжээ. Гэхдээ хүүхдүүдийн адил нохойнууд нь заримдаа эзнийгээ айлгаж, эвгүй мэдрэмж төрүүлэх зүйл их хийдэг ажээ. Хоосон орон зойлуу ширтэх, эсвэл тэнд юу ч байхгүй мэт харагдах зүг рүү архирах зэргээр тэд хачин зан гаргадаг байна. Эзэн нь түүнийг үл тоож эсвэл энгийн зүйл гэж тайлбарлахыг оролддог байжээ. Харин дараах явдалтай тулгарсны дараа тэр гэрт нь өөр зүйл болоод байна гэдэгт итгэх болсон байна. Happens all the time. Ийм зүйл болсон нь анхны удаа биш байв. Харин энэ удаад л тэр болон эхнэр нь байнга мэдэрч байсан зүйлээ камерт буулгаж чадсан байна. Энэ тогшох чимээ тодорхой нэг их үүсвэртэй биш мэт санагддаг. Нэг удаа тухайн эрийн эхнэр гэртээ ганцаараа байхдаа гинэт дараах зүйлийг бичин авчээ. Okay. It just happened again. The dogs are freaked out. Get it. David, come over here. Get it. You be right there. Something opens that door. You need to get him.
gonna happen again. It just happened again. Move! Nobody there. The dog stopped barking now. Davey's freaking out by the door though. Өмнөхтэй адилын тогших чимээ хаанаас гарч байгааг огт олж чадаагүй. Хос хоёр хин эсвэл юу тогшиж байгааг харж чадахгүй байгаа нь тэдэнд тийм ч гайхмаар зүйл биш болжээ. Нохооных нь хачин зан мөн өөрсдөд нь тохиолдсон бусад ойлгомжгүй зүйлсийг бодоход тэд үүнийг ер бүсийн зүйл гэж үздэг байна. Тэдний хувьд тайлбарлах боломжгүй нэг зүйл гэрт нь болоод байгаа нь хамгийн логиктой санагддаг. Дараагийн хэсэгт хоорондоо ижил нэг зүйлтэй хоёр бичлэг багтана. Эхний бичлэгийг Кейси Ли гэдэг хүн оруулсан бөгөөд тухайн үед болсон зүйл өнөөдөр хүртэл санах бүртэн түүний арсыг ард залгадаг байсан хэмээжээ. Тэр шөнө Кейси гэртээ баг зэрэг уусан жаахан халамцуу байсан байна. Тэгээд тэр чангаар ярьж эхэлжээ. Тэр нас орсон нөхөр Крис нь одоо ч дэргэдэнд байгаа мэтэр ярьжээ. Нөхөр нь байхгүй болсон ч яг тэнд байгаа юм шиг хандан ярьсан байна. Дараа нь болсон зүйл түүнийг үнэхээр бүр голоос нь чихүц хүргэн айлгажээ. Chris, please watch over Boston. Daddy's got you, okay? I'll make sure you're okay. I think he'll make sure I'm okay too. Fuck that. Really? Oh my fucking god, I couldn't have timed that any better. I hope those cameras pick that up. That's insane. Гэрэл яг л би сонсож байна хэмээн мэдэгдэж байгаа мэт анивчжээ. Зөв цагтаа анивцснаас гадна нэг биш 2 удаа анивцсан үзэгчдийн бодлоор цахилгааны асуудал биш байж магадгүй гэсэн ихний тохио болсон байна. Үүнээс өмнө ч нохоонууд танил хин нэг мэдэрсэн мэт авирсан бололтой. Гэхдээ энэ нь аль хэдийн хангалттай сэтгэл хөдлөмж байхад дараагийн бичлэг дээр бас ийм зүйл бичигджээ. Жоси Санчес гэртээ ганцаараа байх үед нэг зүйл болж тэр уцаа гарган бичлэг хийхэд хүргэсэн байна. Do it again, Dad. Do it again, Dad. Do it again. Flick the light. Flick the light, Dad. Oh my god. Өмнөх бичлэгийн адил Жоуси үнийг дохио байсан гэж итгэдэг. Түүний хэлснээр аав нь гэрлийг анивчуулж өөртөө нь холбоо барих гэж оролцсон байна. Кейсигийн бичлэгтэй адил олон үзэгч энд ямар нэгэн ер бусын зүйл болсон хэмээн үзжээ. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.